За дугуй хоногийн аяллаа үеэр юуг хэрхэн яаж авч явдаг тухай тодорхой мэдээлэл оруулъя гэж бодлоо. За ер нь бол миний дугуй аялал хоногийн аяллаа хэрэгсэл бол нэг иймэрхүү байгаа. За урдаас нь эхлэе. За энэ урдлын энэ жижиг цүнхэл болохоор ойр зуур шууд хэрэглэх боломжтой. Гар нүрээ алчуур, нойлын цаас, томоохон талах зэрэг юмуд хийгээд ер нь шууд аваад хэрэглэж болохоор юмуд хийдیں۔ За энэ бол өнөөдөр бороо ороод байгаа учраас энэ борооны нөмрөг байна. Ингээ хавчуулсан байгаа. За дараагийн энэ цүнхэнд болохоор хүнжил, хийлдэг гудас, оймс, за унтлагын хувцас байж байгаа. За ер нь бол дугуй хоор явахаар хөлс их гарна. Би маш их бохирдно. Тэгэхээр хүнжлээ хамгаалах үүднээс унтлагын хувцас өмсөх хэрэгтэй гэж хүмүүс ярьд юм лээ. Яг тэрнийхэн дагуу юм өмсөө явж байгаа. За усыг бол яг нь форкн дээрээ ийм ачаа хийгээд хамраар бооцсон явж гин. За энэ бол яг нэг удаагийн юм. За энэ урталтаа болохоор ийм хоёр жижиг цүнх байгаа. Энэ дотор гар утас, нойлын цаас, ойр зур юмудаа хийн. За энд нь болохоор GoPro, power bank зэрэг юмудаа хийгээ явж байгаа. За мөн энэ ганцаараа бүр оймойд явах юм бол энэ ч нэг дуу муу гаргадаг юм ийм явчихдаг. Баавгаа ч юм амтг үргэх зорилготой. За энэ жижиг цүнхэнд болохоор нүдний шил, нөөч, шүдэнц, банкны карт гэдэг ингээд ойр зур юмудаа хийчихэж байгаа. За энд болохоор багажнууд, хутаг, за тэгэл гинжний доос зэрэг юмудаа хийж байгаа. За ер нь бол ойр зур хэрэгтэй шижгол гэнтэр гэдэг юм. За энэ цүнх бол миний одоо яг хоногийн аяллаа хоолны цүнх байгаа. Энэ бол 2 өдөр хагасын хоол хийж явж болно. За энэ хэсгээр болохоор газ, билетик. За энэ хавьд нь болохоор юу байгаа? Ойр зур боолт энтер байж байгаа. За энийг бол хэрэглэхгүй байх зорилготой гэхдээ байж ах хэвээр. За ингээд энд бол билетик байж ингээд явнаа. За энэ дотор болохоор миний майхан тэгээ сольж өмсөх хувцас, шорт зэрэг юмуд байгаа. За ингээд доор нь болохоор энэ таавчг байгаа. За энэ таавчг ер нь хэрэгтэй устгуулах, орой үдэш, майхнаас гарах барах зэрэгтэй. За ингээд ийм хоёр цүнх байгаа. Энэ дотор бол за клубын туг бас нэмэлт хоол хийж болно. За бас хоос хой цавн гэдэг ингээд юмуд байгаа. За иймэрхүү байгаа. Энэ бол яг нэг 2 хоног, 3 хоног явахд бол асуудалгүй ингээд болчихно. За энэ ер нь бол ингээд 5 хоног, 6 хоног явъя гэж бодвол энэ дээрээ надад ийм чи 2 байгаа. Энэ дээрээ 2 цүнх хийгээд энийг урталтаа ус тогтоогч гаргаас халгаад ингээд авч явж болно. Ингэх юм бол нэг 8 хоног, 7-8 хоног ямар нэгэн байдлаар цэнэглэхгүй одоо хоцорон газар орохгүй явах боломжтой гэж ингэж үзэж байгаа маа. За яг өнөөдөр бороо ороод байгаа учраас энэ урд хой цүнхнүүдээ болохоор орохгүй байх үүднээс гадуур нь хогийн ут хийгээд ямар ороодсон байгаа. За тэгээд ер нь бол энэ бас олгой хамар нэгийг за ингээд энэ нойлын хар биш хогийн хар утнууд ер нь олныг авч явах хэрэгтэй юм билий дээ. Шүн юм хийгээд майхныхаа гадаа тавьсан ч гэсэн хэрэгтэй. За нэг иймэрхүү л байгаа. Ер нь би бол биедээ юм үүрдэггүй. Тэр нь амар юм шиг санагдаад юм дугуйндаа аль болох бүх юм маш ингээл явахыг зорддог. Нэг юм нэмж хэлэхэд ингээд 6 хос цүнх болохоор яг захиалж хийлгсэн чоко гэд торон хөвлийн газар дугуйгаа ер нь өвлийн сүүлээр авчиж өгөөд намар биш өвлийн сүүлээр авчиж өгөөд таврын сүүл рүү авсан. Ер нь бол нэлийн хугацаа орд юм элэ. За энэ болохоор Blackburn гэдэг брендийн
cargo cage гэдэг нэртэй ийм ачаа байгаа. За энэ артлих болохоор bean rack гэдэг энэ бас ийм шонгосоо боочдөг ийм ачаа байгаа. Энэ юу нэг амар юм билээ. Ардталтаас авалган өгөхгүй. Тийм л юм билээ. За дугуйны хувьд болохоор Giant XTC 800 гэдэг дугуй ер нь бол сүүлийн 5 жилийн нэгөр явж байна. Жохон хуучраад бас жохон сервис хийлгээд байгаа.